Зэ бичлэг үзэж байгаа бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Та хэдийн маань ажил төрөл сайн уу? Амьдрал давгүй юу? Хамгийн сүүлд бичлэг хийснээс хойш маш удаан хугацаа өнгөрсөн байна. За ямар ч тач миний YouTube channel-ыг subscribe дарсан 42 хүндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өдөр болгон шахуу влог хийнэ гэж гарсан гэсэн. Зарим үедээ ажлын нөхцлөөс болоод эсвэл өөрийнхөө залхуугаас болоод хийж чадахгүй баг 2 сар болчихлоо. За тэр ямар ч тач 10 сарын 1-ээс шинэ ажилтай буюу биологи өрөөлөнд орсон байгаа. Ороод аль хэдийн 2 сар болчлоо. Тэгээд орсноос хойш ер нь юу хийж байгаа вэ гэдгийг товч танилцуулахыг хүссэн болохоор энэ бичлэгээ хийлээ. За шинэ офисын харагдаж байна. Өглөөдөө ирчээд тэнгэр ах цаанаас ах. Энэ жоох утаатай л болохоос. Тэгэл ноутбукэд дэлгэчихэл чухал царга галсан да. Лабораторид хийх юм бол ерөөхдөө дээжнээс ДНХ ялгана, PCR хийнэ гэх мэтчлэн өмнөх ажилдаа ер нь төстэй. Одоо та бүхэнд гээл рүү дээж хийж байгаа гайхалтай мөчийг харуулж байна. За очиж дээрээ суугаа. Бас та бүхний харсанчлан сугартай дахиад нэг ажилд орсон. За энэ өдөр Синдахтай гадуур ажил амжуулсан. Төгжрөлгүй замаар явах цаанаа сайх. Бит хоёр ноутбук юм авчихжээ. Бүр дивж хэлээ. За. Одоо мартчихжээ. За гайг бахоо. Зэрчээ. Эдээс нэг очоо олох байх. Харин би олох байх. Гинтагийн сургууль байх. Харин за юу цаа. Ийм лабораториан. Бид хоёрыг очиход дотроо ялко засцсан. Ер нь чимгэлцээ айгуу гоё харагдчихсан. PCR-ийн машин. За зөндөө хот холболтуулалтыг нацалдаж байна. Гоё гэрэл аст юм байлээ. Лабораторид юм хийж байгаа бичлэг авч өгсөн зөндөө хат баярлаа. Нар буух үеийн шөнийн тэнгэр цаанаас ах. Баяртай. 100 байх үед энд ирсэн бол бүр сайхан байж тээ гэж юм бодсон. Оройд ирээд ихчлээ. Оройныхоо тэгээд бас магаа шидэх хаалаа хийгээд бэлтцдэг. Хоод иж захта ойр орчмоо дор дорн цэвэрлжил их гой санагдаад идэв. За зөндөө ах захиалга хэрэг өгөх вэ гэдгийг бит хоёрт бас заасан. Ер нь тэгэл төлөвсөн юм хийж амжаагүй байтал нэг мэд хөдлөөр болчихно дөө. Өнөөдөр саяхан бас ажилчид өөрсдийнхөө тайланг танилцуулсан. Шүга. За оройн зүрх зөргөөр нийлсэн залуучууд гэрлэг балхаж харина.
За миний өдөр оногуд ер нь ийм өнгөрч байна да. Ажлын өдөр өглөөд автостад орой алхаж ирээд амралтын өдөр гэрж зураа гэх мэтчлээ. Ямар ч тач удаан хугацааны дараа бичлэг оруулж байгаад маш их баяртай байна. Мөн оруулсан бичлэгийг мань үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Цаашдаа аль болох бага залхуураад их бичлэг орууллаа гэж би бодож байна. 12 сар гараад гадаа ерөөхдөө нэлийн хүүтэрсэн байна. Бүгдээрээ дор бүрнээ сайн дулаан авчлаарай. Хоолундаа сайн идэрэй гэж хэлье. Бас салчиргаа булгаа ихтэй болохоор явах замаа сайн хараад болгоомжтой яваарай гэж бас хэлмээр байна. Тийм болохоор дараагийн бичлэг хүртлээ. Түр баяртай.